хамтдаа метрогоор аялцгаая. За нэг юмыг хэлж өгөх гэжсэн таг мартах шахсан байна. Тэгэхээр би яаж метроныхоо буудлын зүг чигийг олж харах юм бэ? Хаана ямар метроны буудлааг би яаж олж мэдэх юм бэ гэд маш олон хүн асуугаад байдаг. Тэгэхээр нэгдүгürt өөрөө очих байгаа газрыг Google Map-аас эхлээд харна. Тэгээд тоочглоно. За тоочглонгуудаа ойр хавьд нь байгаа нэлээд том хаягтай зүйлсийг чэйжлэн. За 2-3 газар ахт болоо. Жишээлбэл Тянхэ парк ч гэдэг юм уу те, Юшу парк ч гэдэг юм уу дандаа юм том газрыг тоочглоно. За тэгээд тэрийг чэйжлчээд Maps.me аппликейшн руу орно. За одоо харж байгаарай. За энэ Maps.me аппликейшн руу ороод үзэнгүүтээ зүүн дээд буланд нь байгаа энэ дөрвөлжин юм дээр дарна. За энэ дөрвөлжин тэмдэглэгэн дээр дарангуут Subway гэж байгаа. Энэ Subway дээр дарангуут метроны гайд гараад ирнэ. За энэ Easy Alliance бол хэрэггүй. За тэгэнгүүт одоо миний байгаа газрыг харуулад надад ойрхон байгаа метроны буудлыг харуулна. Тэнгүү тэр маань Танчун гэдэг буудалтай ойрхон байна. За миний очих байгаа газар жишээлбэл би одоо тэрийг харцсан байла те. Тэгэхэд за Юшу парк гэдэг ийм цэцэрлэг түрээлэнтэй их ойрхон байсан даа гэл бодох юм бол би Юшу парк хайхад энэ хавьд явж штэ. За би энэ буудал дээр очих юм байна. Тэгвэл би Юшу парк дээр очимоор байгаа бол энэ угаасаа Юшу парк гэдэг нэртэй буудал байж байгаа юм байна гэдэг ингээ харах нь штэ те. За эсвэл одоо энэ буудлын руугаа би яаж очих вэ гингүүт энэ 5 дугаар шугамтай холбогдож байгааг харах нь байна. За би Янчуунасаа 1 2 3 4 5 6 7. За 7 буудал яваад би ийшээгээ ингээд солигдох нэ ч гэдэм үү. Ингээд буудлаа хараад явчихна. Тэгээд энэ маань болохоор бүх буудлуудын нэрийг ингээд одоо зогсоолуудын нэрийг харуулад явцдаг ийм бас амар аппликейшн байгаа тоххой. Одоо энэ хараа тэр энэ Жон Шамба гэдэг нэртэй одоо манайхаар Шамба гэж ингээд Жон Шамба гэдэг нэртэй ийм метроны буудлын дээр буух нь байна. За энэ Хэша гэж энэ ингээд метроны буудлуудын нэр нь гараад ирнэ. Шабэ гэж энэ за ингээд тэ метроныхоо буудлуудын нэрийг хараад явчих нэ. За карт авахыг зааж өгье. Энэ ягаан дээр нь дараад за олон удаагийн карт гээд дарлаа. За тэгээ зургийг сонгоно. За одоо энийхээ төлбөрийг төлөх ёстой гэж байна. Тэгэхээр одоо энийг шууд скандаж харуулъя. За ингээ гараад ирж байна. Тэгэхээр би та нарт дахин хэлээд байгаа шүү. Бэлэн мөнгөтэй хятад ер нь 100-ны бараг 80% үйлдэл бараг 90% үйлдэлтэй харьцаа болцсон учраас нэг яаж иж байгаа л Alipay WeChat-аа ашиглаж авахгүй болохгүй шүү. За энэ дээр код оруулна. Тэгэхгүй бол тэгэл ирээл өстой будаа олноо. Айгүй олон юм дээр л ингээл таг гацаад ин гэсэн. За энэ төлчлөө. За одоо энд карт гарч ирэх хэвээр. Ваа! За карттай олцсон шүү. За одоо болохоор заавал энийг буцаагаад хийгээд цэнэглэх ёстой байгаа. За одоо Alipay нөхөө. За энийг 100 янаар ингэ цэнгэлж байна. За одоо ингээд доошоогоо буун. Яг өнөөр цахилгаан штар гэсэн бууж болно. Энэ жишээ 5 дугаар лайн гэж тэ 5 дугаар шугам. Тэгэнгүүт энэ маань хоёр өөр тишээгээ байгаад байна шүү дээ. Towards Jaco. Одоо энэ Jaco гэдэг буудлын руу явж байгаа шүү гэж харуулж байна. Тэгээд нөгөөх нь болохоор Huangpu Newport гэдэг ингээд яг хаашаага чиглэж байгаа вэ гэдгээ харуулдаг. Тэр хоёр нь болохоор хоёулаа хамгийн эцсийн буудлын гэсэн үг шүү. За тэгээ метро болохоор 5 минут тутам ингэж ирнэ. За тэгээд зэрэг бүх хаалга нь онгоогоод явдаг. Тэгэхгүй энэ хоёрыг андуураад аваачаад суучаад буцаа яваад буцаж ирэх хэрэг гараад идэв шүү. Энэ ээж нь одоо энэ яг ингээд Танчун гэдэг буудлаас метр хөдөлж штэ. Тэнгүүтэр ЕД гэдэг ийшээгээ хөдлөн. За зарлаа. Хоёр хэлээр хэлдэг. Усрэл 1-2 минут дараагийн буудлын руу очичдаг байхгүй. Тэгээд миний анзаарснаар бараг бид нэр офицеруудын ордноос яг метрондоо ороод туулах хугацаа бараг нэг юу юм бэ? Усрэл 8 минутын дотор бараг хороололд очичхоор юм байл гэж би бол тооцоос баримж байгаа шүү дээ тий. Хөгжихгүй дулаахан амар. Монгол улс маань нэг сайхан ядаж хоёрхан ширхэг метротой болчвол тийм ээ. Нэг ядаж офицероос 5 шар хүртэл нэг төв замаа метротой олгочвол тийм ээ. Түгүү сайхнаа тийм ээ. Ер нь бол метрондоо бүр ард иргэдэнд бүр нийтээр амар дуртай байд юм билээ. Яагаад гэсэн чинь машины паркинг зогсоол угаасаа гонжууд амар үнэтэй байдаг. Тэгээд
метро 1-р хурдан, 2-р цэвэрхэн, 3-р сэрүүхэн тэгээд хамгийн гол нь хурдан байдаг гэдэг юм байлээ. Тэгэхээр метрог бол ерөөсөө бүр нийтээрээ хэрэгэлдэг тийм хамгийн баг дуртай унаа юм байлээ. Тийм байт юм байлээ. Тэгээд миний анзаарснаар нэг метроноос нөгөө метроны гудамж хүртэл нэг ойролцоогоор 4 км байдаг юм байлээ шүү. Ер нь бол 4 км дотор л яг нэг метроны зогсоол байгаад ингэж ойлгож болох юм байлээ. Ер нь бол нэг жоохон хятад хүмүүсийн дутагдал байна. Ингээ бөөнөрөө бүр ингээ утсандаа донтцсон. Ерөөсөө өдөр шөнөгүй л утсаа майжаастай. Тэгэхээр энэ нэг технологид онцлт бол ерөөсөө дэлхийн хаанч байгаа юм байлээ гэж бол би ойлгосон. Ерөөсөө байнга л утсаа оруулах хэрэгтэй. Тэгээд зарим Европын холбооны улсуудад энэ төр ингээд настаа үнд суудал тавьж өгөхөөр дургуутдаг байдаг гэдэг нь шүү дээ. Энд ч бол эсрэгээрэл юм байлээ. Настаа үн бол өөрөө ирээл царай алдаал ялгаа авахгүй шүү дээ. Манайхаас ямар ч ялгаа авахгүй. Ирээ суух гал ингээд 90 заяа. Тэгээ суугаад босоод өгшүүд баярлаа гэхдээ хийзээч ууралж загнахгүй зүгээр царай алдаал суух гал тэгвэл тэгэл салуулаа босоод өгшүүд баярлаа гэх юм. Тэгэхээр ямар ч ялгаагүй ер нь настаа хүмүүсийг хүндлэхийг бол шаарддаг. Азийн соёл бол яг адилхан байдаг. Тэгэхээр одоо болж өгвөл настаа хүн хүрээд ирэх юм бол суудал тавиад өгчих хэрэгтэй. Гэхдээ ер нь эндхийн настаа хүмүүс бол бас хичээрэг хөдөлгөөнтэй тийм хөнгөн шингэн муушуугаар хичээлдэг гой хөвчүүд байдаг. Их арчаатай цэмбэр хөвчүүд байдаг. Бас их соёлтой. Тэгэхээр болж өгвөл настаа хүмүүсийг хүндлээд манайхаа суудал тавиад өгчих хэрэгтэй шүү. За үг болдож өхөр холтлоо буух газар чи ирлээ бууй да. За одоо болохоор лайнаас солино. Тэгээд ингээ буугаад лайнаас солино гэдэг нь хэлсэн те. Одоо таны очих байгаа газар дахиж дамжих ёстой бол дамжина гэсэн. За дамжихад бүр андуураад гадаагаар авчваа манайхаа. За ямар ч байсан дээшээ гарна. Ямар ч лайн солих гэсэн заавал дээшээ гарна. Ягаад гэвэл дээшээ гараад дахиад өөр зам руу ордог учраас дээшээ гараад буцаад доошоо гардаг гэсэн. Тэгэхээр дээшээ гарна одоо. Амар уурт юм цахилгаан шатаар явна дандаа л тэгдэг. Ер нь нөгөө айгу доошо гүнлөө ордог учраас. За бид нар лайн 6-д суух хэвээр. За энэ харагдчихээн. Одоо ийшээ явах юм бол лайн 6 байгаа шүү гэж. Тэгээд хүүхдийн пампер солих молих хэсгүүд байгаа гэж. Зарим метроны буудлууд 0-тэй байдаг. Зарим хэсэгтээ бол 0-гүй байдаг. Зарим нь бүр дэлгүүртэй байдаг. Зарим нь бүр нөгөө би танад харуулсан шүү дээ. Амар том бүр амьдрал ботсон том гудамжтай ч байдаг гэ тэ. За одоо ийшээгээ гэж. За ийшээгээ явнаа. За ундааны машин байж гэн. За энэ дээрээ хэрэг бүр гармаар байгаа бол эндээс гарчиж болно. За ийшээгээ лайн 5 руу явна, ийшээгээ лайн 6 руу явна гэсэн яа. За ийшээгээ яваад тийшээгээ доошоо буух нэ. Тэгээд нөгөө нэг маш их хүмүүс чамдамч ирээл яваад идэг учраас ер нь бол чамдамч ирээд явгаасаа санаа зовох шаардлага байхгүй. Өдөр чинь ингээл ерөөсөө байнга хаашаач явсан газараа чамдамч ирээл явж л байдаг. За одоо ингээд дахиад доошоо бууна. Ямар муухай уурт юм бэ яа. Толгой төрөө иргмээр амар уурт бүр. Тэгээ огцом харах юм бол бас толгой төрөө иргэдэг хүн бол дотор муухай өргмөр. Одоо миний бол дотор муухай өргөж байна. Хаа орч метро бол гайгүй чихмэг шуугах нь. Хурдны галт тэрхэн цуугаар жоохон чих шуугна. Онгоцон цуухаар бол бүр ийм болно шүү дээ би юм бол. Би ч угаасаа багаасаа машинд сууж чаддаггүй. Машин бариа явахаар зүгээр. Тэгээ би чинь баг ер нь 16 7 хүрэл машин бариад сурцсан. Тэгээд машин барихгүй л сууж чаддаггүй юм баггүй. Хаа очи метро бол их гайгүй. Тэгээд машиныг бол зөвхөн барьж л явдаг. Тэгээд метронд бол нэг дотор муухай өргөд авах. Гэхдээ хэрвээ хүүхэд дотор муухай өргөх юм бол хүүсэнд нь наадаг нэг юм наалт гэж байдаг. Гэхдээ метро гайгүй манайхан гайгүй. За лайн 6. Тэг ингээл дамжаал яваалаа. Энэ хооронд алхасаар байгаа сайхан турандаа. Ястаа сайхан турандаа нэр. За манай хоёр араас ирж гин үү? Тэндээ хоёр хөөрхөн нэм ирж явна уу? За. Ишигээ лайн 5, ишигээ лайн 6. За андурваа. За ишээ лайн 6. За мөн адилхан харна тэр towards гэх юм бол эцсийн буудлыг нь хэлж байгаа шүү. За Шангшуэ гэдэг эцсийн буудалтай, ийшээ Сунфэнжан гэдэг эцсийн буудалтай. За ийм хоёр өөр эцсийн буудал.
За ийм их хүнтэй байх юм бол манайхаа ер нь нэг өнгөрөөцсөн дээр. За буучглаа. Тэгээд одоо яаж гадаа гарахыг үзүүлнэ. За тэгээд хэдэн төгрөг төлж байгааг, хэдэн километр нийтээ туулсан байгааг, хэдэн минут зарцуулсан байгааг харуулъя. Йой. За нийтдээ бичлэг ихснээс хойш 35 минут хавцаа өнгөрсөн байна. За ингээд бидний анх ирсэн яг хэсгээс би мап хараад үзлээ. Тэгэхэд болохоор 9.2 км-ийг аль хэдийн туулчихсан байна. Тэгэхээр нааша цаашаа орж мороод сая бичлэг хийгээд нэлээ удсан тий 35 минут орчим болоход 9.2 км-ийг туулсан байна. Хэрвээ бичлэг хийхгүйгээр шууд одоо амар хурдан тий шууд ингээ гараа авцсан бол ойролцоогоор 20 минут орчим болох байсан баха гэж тооцоолж байна. За одоо карта дарахад хэдэн төгрөг үлдсэн нь бас харагдан. За 4 он гарсан байна. Тэгэхээр нэг удаа дамжсан гэхээр нөө дамжилтаасаа хасагдана. Тэгэхээр дамжихгүй байсан бол нэг 2 он болох байсан. За тэгээд ойролцоогоор 480-ыг үржих нь 1920 төгрөг орчим. Тэ? Хэрэг дамжаагүй байсан бол бараг 1000 төгрөг юм уу те. Тэг иймэрхүү метро бол нэг иймэрхүү л үнэтэй байдаг гэсэн үг шүү. Тэгэхээр маш хямдхан. За одоо хараарай. Зарим метроны гудамжийн зарим гарцууд нь ингээ шууд дэлгүүртэй холбогдоо ороод ирдэг. Тэгэхээр Бээжин лүү гэдэг зогсоол дээр ирчихсэн байна. За тэгээд лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Метронд хамтдаа зочцгоё влог та бүхэндээ хүрэлээ. Баярлалаа. Баяртай. Таалагдсан байх гэж найдаж байна.